Хай бүгдээ нөхөв влог үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Бидний 12 нөхөд Вьетнам улсын 4 хотоор 10 хоногийн турш аялаад ирсэн байгаа. Энэ хугацаанд бид нар юу үзэж харсан? Юу идэж уусан? Юу сурч мэдсэн? Хэр их мөнгө зарцуулсан? Ямар адал явдлуудад очирсан? Хуваалцахад бэлэн боллоо. Ингээд влогтой тавтаймаар тоглон сууж таалан болгоно. За өнөөдөр 2024 оны 11 сарын 24 бүтэн сая өдөр бид нар хатлахаар одоо Улаанбаатар хотын Нийслэлийн хотын бодлоор байна. За амраа энэгээрээ. Энд яаш гэж шүүж байна. Үгүй амрааг л бичээд хийхлээ да. Яах гараа. Баяр үрги буйна наша хараад инэ. Яа тий амраа. Энэгээрээ. Чага. Тэг билгийн нөгөөрөө оюука. Хайдаг билгийн нөгөөр. Төшөө. Нүд яа гэдэг юм бэ? Яа. Гэсэн чи миний Жасан чи голоод байгаа мó? Яг л адилхан байгаа шүү. Байна. байна. Миний гэрэлтэй. Энэ бас тийм энэ бас миний турк таилжсэн зураг байна. Би өөрөө хараад шууд танилаа. Адилхан байгаас хасан тайм турк юм байна. Ой. За өнөөгөөс тэгдэл. Өдрийн ухааны дагч. Бүр гинчээ. Би угаасаа тоцсон. Гоё. За чинь Ажил ажлыг би хийлээ. үнэ. За ингээд энэхүү гайхалтай зургийг зурулсан артисттэй холбогдсон Батада бүгдээрээ баярлалаа. Манай Батада нэгдүгээр зургуудыг нийт 10 хоног зурулсан байгаа. Үнэхээр бүр амар урган байна. Яана. Тэгээд би одоо нэртэй шууд би одоо интернет ертөнц рүү орох шийдлээ. Тий, одоо ингээл бари подкаст гэдэг юм уу, яа тий блог гэдэг юм. Шууд өгсөн байна манай найз. Зүгхээ барьсан. Би турк байна. Гоё байна. Бас бүр гоё. Баярлалаа ST дизайныхаа. Амар гоё тухтай. Тэгээд аялахад бүр амар гоё байдаг. ST бүр амар гоё шүү. Өөр болохоор харилцаа холбооны мастер юм уу те? За сайн харилцаа холбоотой байгаарэ. За амраа найз маань энэ болохоор стори дэж ах шиг байна. За та сэтгэлээ хуваалцаад өгч болох уу? За гоё үлээ байна. Баярлалаа. Төсөлсөн дүү. Түүний алдарч универсалийн одоо зураг байгаа. Түүний алдарч болохоор цаг агаарыг ангаадаг хүн юм байна. Баярлалаа. Бүр яг ноцтой адилхан зурцсан. Чи жоохон дургүй байгаа юм та? Өөрөө ямар албан тушаалтай юм бэлээ? Мангууч. Юуны вэ ёо? Ямар юм бэ? Юуны хан чамаагүй зүгээр ангууч. Ангууч. Ангууч 2-0. Ингээд явж шүү маань. Тэгээд одоо ангууч. Яа. За ингээд манай ажил салбараас эхэллээ. Бид ямар хөр хайрсан. Би үсээ ингэ янзлчаад байгаа юм. Ашгаад хаа жоохон хичээлтэй өдрөө. Мөнөө бас аяа гоё чи үсээ адилсан шал ондоо тэр хаа. Би үсээ янзлчаад алхаад юм. Янзлаа. Яа би энэ гурван ажил бүр амар том нүртэй гараад байна штэ байли ёо. Би өөртөө тавар юм. За ингээд батанаас үнхээр их баярлалаа. За тэгээд бүх их хэллээ ашиг болохоор бит хоёр хийсэн байгаа. Манай найз артисттэй ажил хийсэн байгаа. Тэгээд бүх бартер болон мөнгө санхүүгийн тооцоог зогцуулсан. Яагаад бид нар те машинаар явж байгаа вэ гэхлээр одоо өвссөн баггүй юу гэхгүй. Би гоё харсан. Гоёшсон. You were your ass. Put the pants.
Эдийн нислэг болохоор Улаанбаатараас Инчоноос Данаан гэсэн чиглэлд байсан. Хамгийн гоё нь болохоор өөр одоо гадаадд сурдаг найзтайгаа бас яг Вьетнамд уулзахаар болоод уулзсан байгаа. Тэр торгон ашинг та бүхэнтэй хуваалцъя. Оо ямар вау. Яа хөөх юм бэ? Энэ бэцэн найз маань Макоос ирсэн. Тэр тоолт олж аваад ирсэн юм шиг. Мөнгө өсгчээл. Нэг, хоёрын, гурван, ий. 맞아? За ингээд аялын өмнө 20 дахь удаа Вьетнамд эхний өдөр эхэллээ. Хаяа. Яа, тэр найз маань бас амар шүү. Зураг авч илчээд байна. Үгүй яагаад байгаа вэ? За, ийм авч идтэй юм байна. Өнөөдөр манай залуучууд бууж ирч байна. Хаяа. Хаваника. Бид болохоор одоо виллад ирсэн байна. Одоо та нарт вилла тур хийж үзүүлье. Манай найз маань сайн ярьдаг уу? Гэтэ ингээд бүх төрсний хон ингээд байж тэгээ энийгээд хөөхөн жившигтэй. За энэ манай аригч маань энийг одоо ээж эцэгтэй ээж байна. За одоо хэлээ. За ингээд ихэд орж ирээд living room нь бол ингээд эхэлж байна. Тэгээд айгуур бас 6 бас юм цацсан байна. За тэгээд ийм айгуу тоош. За энэ манай пүүл байна. За манай түлтэр маань. За пүүл бол бас дэжгүй шүү. Тимч жижигхэн биш. Бас жоохон гүн харагдаж байна. За энэ үрээ маань байна. Хаагаар үрээ. Айгуу. За энэ манай энэ гэрээ эзэн хамраа маань байна. Бид нэг очиж угцсан байгаа. За бид маань байна. Цаг байна. Тийм ойка маань байна. Ийм яг нэг байгаа болох байсан байгаа. Тэгээд байдаг. За бид хоёр тавцгаа. Эгүй шүү. За хоёр давхарт болохоор юу байна уу гэхлээр. За дахиад нэг living room байна. За энэ юм гол хандал байна. Энэ хараа. За хүүг аим дургт байна. За энд ихний bedroom байна. За 0. Гэлэн яд юм болоо. Бидний бата. Оо гэлэнс ачлаа. Хай. За пай бадрын. Байна биш үү? За мэдээж ачлуур байна. За өчигдөр тартай хоёр дахь болохоор нийт 3 bedroom байгаа юм байна. Манай бойна маань. За. За энэ болохоор нэг bedroom маань байна. За. Энэ болохоор шүршүртэй юм байна. Маш цэвэрхэн байна. Ямар ч амар цэвэрхэн байгаа надад үнэхээр таалагдчихэж байна. За энэ дахиад нэг bedroom байна. За эндээс болохоор амт барах юм байна. За тэгээд шүршүртэй юм байна. Бүгд хааж хэлээ. За. За бильярдтай байна. Энд гоё такт байна. Oh my god. Тэр бүрхий тойл. Яа бид. За татварч үзье. View point-ос алж байгаа юм шүү. Oh my god, энэ чихэн цэцэг үү? За энэ дөрөв хоо харагцнаа. Яа. Оо юм биш үү? За баяр хоёр байна. Чи бид хоёр байж. Хай. Хай. Дараа. За биш. Биш нэг очив. За. Энд бол нэг хосод. Хай. Яа цод он гэж. Нэг хүүхдтэй л. За хамт даа. Йоо нам ширин хөхөө. Гайхалтай. За жинхэнэ тагтаж энэ. Хамгийн гоё сэний юм байна. Харалтаа. Вау.
шүү дээ. Угаасаа нэг шинэ яваад бусад угаасаа нэг юм. Эндээ хөдөлгөөн байна. Nice. Батан гэж хоёрын Бид хоёрын нөө. тийм вилла тур ингээд дуусчихсан. За Вьетнамын аялын группээс болохоор бидний олсон гайхалтай зүйл нь юу вэ гэхээр хувь хүмүүс болохоор ингээд такси үйлчилгээ үзүүлт юм байлээ. Одоо ингээд WhatsApp ч юм уу эсвэл Facebook-ийг Google Translate ашиглаад ингээд ерөнхийдөө англи хэлээр ямар ч асуудалгүй харилцаж сурсан байлээ. Тэгээд тэдгээр хүмүүстэй хандаад одоо хоёр жолоочтой ярьдаг гэсэн үг те. Одоо хоолунд идэх, за тэгээд SIM карт авах, мөнгө солиулах, за өөр хот руу үзэр үйлчилгээ рүү явах ч гэдэг юм уу. Тэр бүх аяллахаа хугацаанд ялангуяа Данангд байх хугацаанд тэр хүмүүсийн тусламжтайгаар аяллаа айгу convenient буюу маш тав тухтай болгож чадсан. Тэгэхээр та нар маань ч гэсэн заавал ийшээ тийшээ явахдаа дандаа Grab дуудаад тахгүй. Grab дуудах юм бол ерөөхдөө илүү үнэтэй болж байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр нэг мөсөн тохироод за бид нар ийшээ ингээ явна. Энэ газруудыг үзнэ. Та хэдээр явах вэ гэд тэд гингүүт нь бидэд тийм боломж байна гэд үнийг болгоод за тэгээд ерөөхдөө үнэ тохироод тэгээд ерөөхдөө үйлчлэгээ авбал тэр хүмүүс маань аягүй сэтгэлээсээ амар гой тусалж өгдөг юм шиг санагцсан. Тэгэхээр та нар маань хэрвээ Вьетнам руу за ялангуяа Данан руу ч юм уу Ханой руу ч юм уу Хошимин гэдэг юм уу Тондо мот руу явж байгаа болвол нэг газар мэдээж маш олон газруудыг тий хотод үзэж байгаа. Тэгэхээр тэр газруудтайгаа ерөөхдөө бол маш төлөвлөгөө гаргаад төлөвлөгөө хуваалцах юм бол танд илүү сайн бас зөвлөгөө өгөх юм шиг санагдсан шүү. За Вьетнам болохоор мөнгийг ийм газар солилт юм байна. Ийм ачны дэлгүүрт, үн тэдлийн дэлгүүрт солилт юм байна. Вьетнамын аяллаа маань эхний өдрийн хамгийн гол зорилго болохоор Хоян буюу эртний одоо юм хот руу очих байсан. За тэгээ Хоян явах замдаа болохоор бид нар бас Coconut Forest буюу одоо наргил модны самран ой гэж хэлэх юм болов. Тийм газараар бас дайраад өнгөрсөн байгаа. За тааш очшоо. 아빠 강남샤이. 간담샤 гэж дүр. 이게 너무 한게요. болохоор яг нөө Дананасаа жоохон ингээд зайтай Хоян гэдэг хот руу явж байгаа хгүй тэгээд тэрнээс зураг хийсэн. Coconut Forest гэдэг юм газар тийм ээ. Тэгээд яг ингээд завин дээр суугаад яг Coconut Forest-аар голоор яваад одоо бид нэг уугаад идэт coconut аа штэ. Монголоор хэлээ. Cox Gyms. Тэрний ерөнхийдөө бол ингээд ойд гэсэн. Тэгээд энэ хараа ингээд айгүй чийлэх газар мэдээж уралдаг gyms байгаа. Тэгээд яг маш сонирхолтой нь юу вэ гэхээр айгүй бид нэгээ завин цулгаад айгүй гоё чийл байгаа л те. За ингээд нэг цэцэрлэг төрүүлж ингээд усаар ингээд явал амар гоё тайван ингээд явах юм болов гэсэн чинь. Тэ манай хоёр найзыг савсан байдгийн. Ер нь манай хид найзыг бол савсан байдаг. Гоё мэнэ. Хийж үзэхтэй зөвлөсөн нэг байна тий. Манай YouTube-ийг давхуулсан юмчлаг авч болно. Баярлалаа. Тэгээд үнэхээр бас хөвгөлтэй хэрвээ магадгүй Вьетнамд очиж байгаа бол нэг удаа оролдож үзэх зүйл нэг юм байлаа шүү. Тэгээд үнийн харилцаагаар нэг 45,000-аас 50,000 төгрөг байсан. Тэгээд магадгүй бид нар олуулаа гэж хэлээд ерөөхдөө бас буулгасан. Тэгээ магадгүй та нар маань бас тий 8 алцах одоо уран үгэнд тий сайн бол яг тэгээ сайхан үн буулгаад явбал бас их гоё экспириенс байлаа шүү. Хоян хот нь болохоор олон зуун жилийн түүхтэйгээс гадна Азийн худалдааны маш том боомтойсэн гэдгээр алтартай юм билээ. За тэгээд Япон гүүрнээс эхлүүлээд тэнд үлдсэн тойр, байшингууд тэдрийг хараад маш гоё нэг хуучны мэдрэмжийг авч болохоос гадна өөрөө энэ хот нь жижиг гэлтгүү ЮНЕСКОгийн өвд багтсан бас нэг тийм өөрийн гэсэн өрмөц өнгөтөрхтэй маш гайхалтай намын чимэг болсон газар байлаа шүү.
За энэ болохоор Азийн зурс гэсэн. Тэгээд $1 ингээд өөрийнхөө төрсөн жилийг авч болдог гэсэн. Тэгээд хамгийн сонирхолтой нь шүү дээ. Вьетнамд туулаа жил гэж байхгүй. Муур жил гэж байгаа. Тэр маа Азиндос. Эртний түүхт за бомб хот байсан гэж ярьд юм билээ. Тэгэхээр одоо болохоор Instagram, за Pinterest ч гэдэм үү илүү ийм сошиал платформуд болохоор дэлгүүрийн хот гэж алдчихсан байлээ. Тэгэхээр маш гоё зураг даруулах, эсвэл зураг тарах сонирхолтой тийм хүмүүс байх юм бол ерөөхдөө Хоян гэдэг хот руу бүр заавал очиж үзээ. Дундуур нуурсдаг голоор нь болохоор ингээд завтай яваад ч юм уу эсвэл өөрийнхөө ингээд хүслээ өргөсөн дэлгүүгээ ингээд гол тавьж болдог. Ерөөхдөө бол нэг өдрийн хувьд бол маш сонирхолтой, үзэсгэлэнтэй хот шиг санагдсан. Тэгэхээр магадгүй тэр хот таны bucket list-д ч орох хот бол мөнөөсөө муу юм бэлээ шүү. 50,000 for USD? 2 USD. Okay. За, баг надад ингэж юу шах гэж оролцож байна ч та. Cheaper, hi, cheap for 100. Looking for me. She for 100. Чи мэгч 6,000 юм шүү. Many different colors. Хоёртаа за ингэ юу шах гэж оролдвол яах вэ? Харц суудсан. Асуур. Тий, одоо ч энэ хоёр тийш хоёр юу харчих гэж бодож байна үгүй. Тийш энэ хоёр юу ч хайгаагүй. Асуур ширцэж байгаа. Зүгээр л хүмүүсээс тухтай. Айсаа түгээс тэрээс гарч ирсэн. Арай л гэж хоёр удаа тогтсон. Тэнд болохоор ямар үний цалт байдаг лээ? 5,000 бон, 50,000 донд 2 дэвүүр. Тийм үү. Тий. Гайгүй юм шүү. How should 25,000 гэдэг чинь 3,000 штэ. 3,000 төгрөгөнд. Нийт дэвүүр 3,000 авчихгүй яасан юм бэ та? одоо тэр хүн байж Халаад шүүх гээд ахчихсан. Ачаастэй. Би тэр хүрнээс нь авмаар байгаа шүү гэдэг. За, ихний хот Хоянд ирсэн байна. гэсэн юм шиг үү тэгч маа. Тэгээ миний одоо мигтик хаан яваа бэ? Энэ буйна маань хаан байгаа бэ? Чи буйна хаан. Чи яц чи би мөнгөгүй болчихлоо. Миг кууч болчихлоо. Тэгээд эцээсээс болчихлаа. Би одоо 3,500 гэж таахгүй яах юм бэ тийм ээ. Тэгэхээр тараасаа бодож игнорч чинь. Ах юм уу? Тэнд худлаа 8 эрхэлж байгаа вьетнамчууд нь болохоор өөрсдөө юм зараад сурцсан. Тэгээ бидний очиг болоод аргалаад сурцсан юм хүмүүс байсан. За. Чавтах юм уу те? За энэ инженер хүнд өрг. Мэдгүй байна. Нэг иргүүлээд байсан шүү дээ. Хямдралч гэдэг юм уу? Тэгээд би ингэ цаатаа явахтай гэсэн чинь хямдрал яа би. Аха. За манайнаас ийм техник агуу техник сурсан байгаамаа. За. Яа, тэгэж одоо за хүний 200 байх шүү. За манай хүн скэм болж байна одоо 2 охин. За скэм болж байна гэж үздэг шиг. Хоёр хараа өгч юу. Нэг нь 200 байна уу? За скэм болохоос аврагдлаа. За ихнэр сандраалаа. Стадэр мэрч хавд хамаа гэдэг ажиж бас хитэн дөргийн нөхөр яаж ийна. Хоёр охины гарт орсон. Энэ охин. Чи зарайгаа өгөө. Өөртөө яа. Ордоорна. энэ Монголынхаа сайн гоё юм байна. Монголынхаа гоё байсан. Сүүлд багтдаг. За Вьетнам идэж ууж үзэхдээ 10 жилийн цэцлэн багцсан зүйлээ л энэ давста кофе гэсэн. Одоо ууж үзье. Дахиад нэг орлож үзье. Ганцаас болох хаа. Ч утахгүй эсвэл. Дахиад нэг өөр газар туршиж үзье бүгдээрээ. Hot coffee. Сая ингэж юу нэг тутгаагүй болсон байна. Тутгаж явах хэрэгтэй юм биш. Гоё юм байна. Таалаглаа. 10-аас 7. Вьетнамд ирээд ууж үзэж хамгийн уух зэрэгтэй ундаа. Soda blueberry watermelon юм байна. Одоо өөрөлд soda with guac гэж
How much is this? 50. 50,000? 50,000. Ồ, pretty man. Quanh nữa không? 내려왔지 아무라. 얼마나? 잠깐만요. Хайр тайв дуусчихсан шүү. За биний унгаах байдээ. Үнэхээр таалагдсан зүйл нь болохоор яг тэр хотын тэр өнгө төрхөөс гадна нэг тийм амьд байгаа байдал нь айгуу гой санагдсан. Ингээл нэг тийм буужгинсан тий наашаа цаашаа хүмүүс голгсон хэрнээ ер нь л нэг тийм амар аз жаргалтай тий айгуу гой санагдсан. Тэгээд худалдаа 8 хийгээд шопинг хийсэн ч гэсэн ерөөдөө юмнууд нь харьцангуй чанартай. Тэгээд ерөнхийдөө Хоян гэдэг хот руу хэрвээ та Данаан руу зорж байгаа бол хажууд нь ойролцоогоор 1 цаг хүрээд очдог Хоян гэдэг хот руу заавал зорих хэрэгтэй юм билээ. За ингээд өнөөдрийнхөө влогийг энэ хүрээд жаргая. Дараагийн влог тун утга орох болно. Тэгээд дараагийн дугаард 350 мянга. Отны авд ирээд явд юм лээ. Нэг зүсчих юм би. Дараагийн влог уулзлаа. Түр бай.